Өнөөдрөөс эхлээд манай тэнхимийн багш доктор Баттурч одоо энэ өсвөр гэдэг хичээлийг цаашд хөтлөн явуулнаа. За одоо эхний дөрвөн хичээл бол тийм ээ 2 дахь 4 өдөр ордог. Энэ 2 удаагийн 4 удаагийн хичээл бол одоо Хурцбаатаргай удирдах явуулна. Манай Баттурч огш бол хаана. Монгол улсын их сургуулийн зочин профессор, Монгол Барахмаа бичгийн олон улсын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн тэргүүн, Өвөр Монголын ордсоор нутагтай Германы угсаатан жийч доктор Солонгод Л Хурцбаатар 2023 оны 3 сард Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд 5 удааны лекцгийг хамгийн тодорхойлж хэлэх үгээр миний дөрөв хичээлдээ болов алдаа үгийг сонсоод өгсөн даалгаврыг хийгээд дуусгадаа дөрөвдүгээр 2-7 хоногийн дараа та нар хөөцлөгөөний хичээсээ өөрөө уншсан. Л Хурцбаатаргүй анхны хичээлд Монгол Барахмаа бичгийн үүсэл гарал хийгээд хувирал хөгжлийн тухай тайлбар хийсэн бол дараагийн хичээлдээ нь Монгол Барахмаа бичгийн авьяа үеийн үндсэн бүтэц хийгээд өв бүтээх ёсны хүрээнд тайлбар хийв. Хамгийн гол нь хатан тарих бичээсээ онцлог. Энэ дээр яаж бичсэн бол тэр бичээсэн тэр янсаар нь онцлогтэй. Харин энэ тийм байсан бол ийм байсан бол жонч яасан ч болохгүй. Германы хүндэн Петр Мау Хурцбаатар тусгацсан судлаад тэгээд энэ дурслыг хоёрхан дурслага одоо оруулсан. Энийг хамгийн том дурслах нь хөөцлөгөн бичээсийг уншаад тэгээд хамгийн гол нь энэ бичгийн тогтцоог гаргаж чадсан одоо энэ Хурцбаатар докторын хамгийн чухал ойлголт. Та бүхэн сая үзүүлж байгаа бүгдээ тогтцоотой харьцуулсан бүр шинжлэх ухааны өсвсөн маш нэгэн тогтцоо гарсан. Энэ яг их нь Стамбулын дээр их сургуулийн намаас тийм тавчсан уу? 3 дахь хичээлд Монгол Барахмаа бичгийн өв бүтээг явсан ба тийм ялгалын талаар тайлбар хийсэн бол 4 дахь хичээлдээ Л Хурцбаатаргүй сургаалтанд оролж байгсантай хамт хүйс толгойн бичээсийг унших дадлагыг хийсэн. Сайн дайгуулсан. За. Буута. 3 дугаар сарын 29-нд болсон эцсийн лекцэд Монгол Барахмаа бичгийн хэл зүйн чухал асуудлын талаар олон тайлбар хийж Хурцбаатаргүй өөрийнхөө олон жил шинжилж судалсан өв монгол хэл Монгол Барахмаа бичгийн тухай судалгааны үр бүтээлээ хүмүүст танилцуулж чадсан билээ. Гол ажлууд өөрийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн судлаач танилцуулж санал бодлоо хуваалцахын зэрэгцээ. Барахмаа үсгийн талаар залуучууд зориулсан сургалт богино хугацааны сургалт явуулаад за одоо энэ сургалтын залуучууд бүгдээрээ гайхамшигтай сайн сурсан. Энэ удааны Монгол Барахмаа бичгийн сургаалтад Монгол улсын их сургуулийн багш сурагч, Монгол улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн багш ажилтан, Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажилтан, Монгол улсын соёлын төв өргөгийн ажилтан буюу Улаанбаатарт байгаа Монгол хэл шинжилгээний тухай сонирхолтон багш, оюутан, аспирант, доктор, академич, лам хуараг жиргээр бүрдсэн 40 хүн хичээл суусан бол хичээлийн идэвхий дасгал даалгавар ба шалгалтын дүнгээр харгалзан 30-аад хүн Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн ба Монгол Барахмаа бичгийн олон улсын эрдэм шинжилгээний нийгэмлэгээс хамтран олгосон батламжийн бичгийг гартсан билээ. Тэгээд багш энэ нөгөө фонд бичиж байгаа юм байна, зохиочж байгаа юм байна. Энэ тэгээд их аятайхан болоод ирвэл яаж холбох вэ? Яаж нөгөө салан үе дээр нэг онцлогуд гарч ирээд байна. Тэрийгээ л хэдүүл юм идэх юм бол өнөөдөр өстэй хэрэглээнд янзтай сайхан хэрэглэх болцоотой юм байна. Сүүлийн 3-4 жилийн дотор хийж байгаа багшийн Хурцбаатар багшийн энэ хөдөлмөр хичээл зүтгэл маш ингээд бүр систем болгоод бүр ингээд тавьчихсан байж байгаа. Хурцбаатаргүй 20 жилүүдээ өөрийн олон жилийн турш хийж байсан бизнесийн ажлаас нь чөлөөлөн гарч Монгол хэл шинжилгээний хүрээнд шимдэн ороод манай эрнээ 601 онд сэлэгдэн үлдсэн хүйс толгойн бичээсээс өвг монгол хэл болох Монгол Барахмаа бичгийг судлан уншаад Монгол тургалтны өсөг бичгийн түүхийг 600 гаруй жил өмнө сунгасан Монгол үндэстний өсөг бичгийн түүхэнд баларшгүй гавьяач төгөлийг үжүүлж түүнчлэн 2021 онд Монгол улсын ерөнхийлөгч Халдмаагийн Батлахаас төрийн дээд алтан гадас одныг гартсан байлаа.
Хурцбаатар багшийнхаа Монгол Барахмын усгийн 4 хоногийн сургалтанд хамрагдсан. За энэ монголчуудын өсвөгчийн түүхэнд одоо шинэ судалгаа болж байгаа. Монголчуудын өсвөгчийн түүхийг одоо баяжуулж байгаа. Энэхүү үсгэр дурсгалыг тухайлан судалж байгаа Хурцбаатар багштай цаашдынх нь эрдэм судлалын ажилд нь бас өндөр амжилт хүсье. За энэ сургалтанд бас хамрагдаад Монгол Барахмын усгийн бичиг үсгийнхэн зарчим, за өсөх зүүн зарчим, за мөн хил зүүн онцлог байдлын талаар ингээд багшаасаа суралцсан. За энэ хугацаанд одоо миний хувьд бол маш их сонирхолтой санагдлаа. Энэ үсгээр байгаа хөөс толгойн бичээс болон энэ бутын бичээс гэх мэтийн дурсгалуудыг бол цаашдаа бас үгийн сан ялангуяа бас хил зүүн талаас нь бас судлах нэг тийм шин одоо хүсэл гэх юм уу да тий ийм зүйл надад төрж байна. Цааш нь бас наривчлан одоо судлах бүсэд судлаачдын бүтээлтэй бас ингэ танилцах ийм хүсэл бол төрлөө. Тэгээд багш Хурцбаатар багшид бас барьсан талхснаа илэрхийлж байна.